Сайн уу би Эрдэнэ төгс сургуулийн 7 ангийн сурагч Бэшин зэ. За тэгэхээр миний их туршилт бол биеийн эзлэхүүнийг судлах байгаа. За тэгэхээр одоо бидэнд хэрэгтэй зүйл бол мензург, бас устай сав, бас зөв шилбэртэй бит. За эхлээд устай савныхаа усыг мензургтай хийнэ. За тэгэхээр энэ нь 800 мл байна. За тэгэхээр энийг тэмдэглэж авах хэрэгтэй. За энийг нь одоо сантиметр куб руу шилжүүлвэл 0.8 см куб. За одоо харин зөв биш шилбэртэй биетэй осруулж агаад усандаа хийнэ. За одоо энэ нь 1100 мл басан байна. Энийг бас сантиметр куб руу шилжүүлэх юм бол 1.1 см куб болжээ. За тэгэхээр одоо эхлээд бит хийгээг байхдаа байсан эзэлхүүн мөн бас бит хийсийн дараа байгаа эзэлхүүнийг хооронд хасж өгнө. Ингээд 0.3 см куб. Энэ нь зөв биш биетийн эзэлхүүн байгаамаа. За ингээд миний туршилт туслаа, баярлалаа.